Нийгмийн даатгалын системд 2016 оны ажил олгогч даатгуулагчдыг дэмжих жил болгон зарлантай холбогдуулан мянган аж ахуй нэгж байгууллагыг оролцуулан өнөөдөр зохион байгуулсан мэлээ. Тэгвэл нийгмийн даатгалын ерхий газраас Mobicom корпорацийг үндэсний тэргүүний ажил олгогч нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар шалгаруулсан байна. Mobicom корпорац нь 2015 онд 5.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлсөн бөгөөд нийт 20 жилийн хугацаанд 21 тэрбум төгрөгийг төвлөрүүлж Монгол Улсын нийгмийн даатгалын санд товгонхон хувь нэмэр оруулсан гэдгийг албаныхан цохон тэмдэглэж байлаа. За Mobicom корпорац нийтдээ одоо Монгол Улсын төсөвт үүсгэн байгуулагдсанаас хойш 520 орчим тэрбум төгрөгийг бол бүх төрлийн татвар нийгмийн даатгалын шимтгэл хураамжийн төлбөрөөр бол одоо төвлөрүүлсэн. За үүний дотроос нийгмийн даатгалын шимтгэлд бол 21 тэрбум төгрөгийг бол өнгөрсөн 96 оноос хойш 20 жилийн хугацаанд төлсөн байна. За яг 2015 оны хувьд гэх юм бол бид нэр 5.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалд одоо төвлөрүүлсэн. За манай компани бол 1200 гаруй ажилтнтай. За ажилчдынхаа бол одоо эрүүл мэнд те одоо сурч хөгжих одоо хувь хүний хөгжил талаасаа те энэ бүх одоо зүйлд нь бид нар бол маш их анхаарч ажилладаг. За юунийг бол бидний бол нийгмийн хариуцлагынхаа нэг хэлбэр байна гэж үздэг. Дашрам дэлхийд Монгол Улсын томоохон аж ахуй нэгж болох Mobicom корпорацийн хувьд 1200 ажилтны албаагчдынхаа нийгмийн халамж, хувь хүний хөгжилд анхаарч ажилладаг байгууллага юм. За мөн нийт ажилтны албаагчид эрүүл мэндийн даатгал болон гинтийн ослын даатгалд ажилчдаа бүрэн хамруулсан бөгөөд дотоодын болон олон улсын сургууль семинарт ажилчдаа өргөн хамруулж ажиллаж байгаагаараа онцлогтой гэдгийг холбогдох албаныхан онцлог хэлж байлаа.